За би энд яг юу ярих гэж сууж байна гэвэл Instagram дээр асуулт хариулт явуулсан байгаа. Асуулт нь юу вэ гэвэл хайрын төлөө хийж исэн тэрний өгүүлдэл чинь юу вэ? За тэр зүгээр эхлэе. Эхний ирсэн хариулт. Тэрнээс бусдын хөсөр хайсан минь л хамгийн тэнэг үйлдэл байсан. Эдгээр хин мэдгүй ч өвлийн хүтэнд байрных нь гадаа 3 цаг хүлээж зогсож байсан та. Бүх өөрийгөө өөрчилж байсан. Тэрэндээ таалагдахын тулд өөрийнхөө хийх юмыг өөрчилсөн хамгийн тэнэг. Хүний төлөө өөрийгөө өөрчилж хайрлагдахыг хичээх. Тэр юу ч хэлэхгүй түүнийг орхисон доо. Харамстай юм уу те? Хэлчихгүй, юм хэлчихгүй. Уучлах гэнэ. За тийм ээ тийм. Уучлаад багт тоо. Хайр таахгүй. Тавьж явуулах л байсан та. Надад дургүй байхад нь араас нь бүр үхэн гатан гүйж байсан та. Тэгэхээр чи бас оролцоо хийсэн шүү. Таалагдчих гал. Хамт бийж гал. Зүгээр. Шүлэг зохиосон юм да. Хайртай хүндээ шүлэг зохиох чинь тэний үйлдэл биш. Бэлэг өгөөдөлгүйгээд байсан та. Тэрнийг хайрлсан л тэнэг хэрэг байсан та. Анхнаасаа юу? Гомдсон ч тэр хүнийг төвчих. Гомдоочоод тахтан төвчээд ахт бас тэнийг л үйлдэл шүү те. 100% тэтгэлгээр гадаадд сураад хаяж ирсэн гинэ. Ямар амар зэлээс вэ? Сэтгэлээ л чиглэл байсан да. Одоо тэр хүн намайг мэддэг. Тэгээд дандаа л зүгтдэг. Ицлэгүйсэн бол ядаж хажууд нь найз ч юм уу, танил ч юм уу гэд ойрхон байж болох бисэн гэж бодод ам уу тий. Тэгэхээр чи эдний цагт илчлэл хийсэн. Тэрний өмнөөс өөрийгөө хутгалж байсан юм даа гэнэ. Энд тэгтээ жинхэнэ шууд утгаараа бишээлгүй те. Шууд утгаараа биш байсан ч гэсэн амар. Өөрийгөө мартах. Найзгүй болж байсан. Хайртай түүнийг өөр хүнд хайртай болсон мэдсэн ч тэрийг жаргалтай байлгахын тулд юу ч мэдээгүй мэд явсан. Найзуудаас холбоогоо таслах. Тэгтээ өөр юм уу найзууд татаа хохирох юм дандуур нь. Сургуулаасаа шилжихээ болж байсан гинэ. Түүний төлөө өөрийгөө хайсан юу ч хийж байгаагүй үйлдэл минь л юм. Эмээд хайрын хандлуу өөрөө юу ч хийж чаддаг болохоор дараа нь гарамсах байгаа. Энэ үйлдэл байна уу? Крашаа алдахгүйгээд анхны хүсэлтэйг болсон байна. Бусад хүмүүсийн хажууд тэрэндээ таалагдах гэж албаар өөр ашиглаж үжгэлсэн. Дараа нь бодохоор амар ичмэр үйлдэл мөн л төө. Тэнийг үйлдэл байна. Өөрөө байх шиг сайхан юм хорвоо дэлхий дээр байхгүй гэж байгаа шүү дээ. Гэж сонссон шүү дээ. Хайргүй юм шиг аашлах. Хайртай байж хайргүй юм шиг аашлж яах гэж байгаа. Тийм үстэй. Найз залуутай болох гэж зөндөө тэнэгтэж байсан. Бас найз залуутай болсон ч өөрөөсөө түлхсэн. 10 жилийн хүүхэд юм шиг байна. Найз залуутай болох гэж хичээх ямар ч хэрэг байхгүй. Би энэ асуултыг ойлгохгүй байна. Үгүй хариултыг 20 саяар очиод хаягдаад тарьсан да. Автобусыг яриад байгаа. Бардам зангаа үл тоосон минь л хамгийн буруу зүйл байсан байлаа. Тэнийг үйлдэл байхгүй ч аимшиг цэглов хийгээд артаасаа гүйлгэж байсан да. Намайг тоохгүй байсан. Энэ бол гоё үйлдэл. Хичээлээ таслах гинэ. Энэ одоо юу хэлтэй жаалг. Тэр хүнд таалагдахын тулд өөрийгөө өөр хүн болгож
тэрэндээ итгэсэн. Гэтэж бүтггүй хайрын яраас ухаан хөтлөгийг хүссэн. Бүтггүй гэдгийг энэ мэдж байгаа бол зүгээр орхичих хэрэгтэй байдаг гэсэн тавьж явуулсан. Тэр хүн чинь үр хүн тайртай болоод чамдаа баймаргүй байх бол тавьж явуулсан л дээрш. Гадаадд сургуулаа хаяад ирчихсэн. Гадаадд сургуулаа хаяад ирэн байж нөх хайр дурлал нь бүтээг бол бас амар харамсал та. Аав ээжийнх нь утас руу залгаад тэр байна уу гэж хэлчихсэн. Бүхний зориулсан минь л байсан та. Зургийг нь зураад өгч байсан. Яг дөө хүрхлээ. Түүнийг хамгийн төгс оршихуй гэж итгэсэн өөрийгөө дорд үзсэн явдал. Үсээ тайрсаар л байсан, тайрах үсгүй болсон ч дахиад л тайрсан. Гэтэ намайг орхисон. Автобусны мөнгөөрөө түүн чихэр аваад үедэнд алхсан та юм. Бид хоёр өөр юм байсан юм аа. Тэгээ сургуулийн бүх хүүхдүүд харж байхад нь коридорт хүсчихсэн гинэ. Дараа нь амар ичмэр яг тухайн үедээ амар ичмэр байсан баг л та. Тэг бүр хичнээн жилийн дараа бодвол өөрхөн л дурсамж болж үлдэх байх. Япон явах гэж байна. Явчаад тэр. Насны найзаагаа мураад дахиад найзалсан юм аа. Тэгээд буцаад найзалсан байдаг юм аа. За дараагийнх нь. Өөрийгөө алдсандаа хөргий. Хайрдаг хүнийг юм хөрчлөг юм аа. Дэрэгдээ байлгах гэж хичээх. Хайрыг мөнгөөр худалдаж авах хамгийн тэнэг үйл байсан та. Тийш мөнгөөр хайрыг худалдаж авах гэж юу вэ? Ялангуяа жинхэнэ хайр гэдэг чинь мөнгөөр худалдаж авч болохгүй зүйл эцэг. Хэрвээ мөнгөөр худалдаж авч болж ивэл эн чинь жинхэнэ хайр биш, мөнгөний хайр. Чамтай биш. Мөнгөтэй чинь мөнгөн чинь хайртай байна гэсэн. Ойрхон амьдардаг гэж хэлээд 2 сар тархаар нь офицер руу хүргэж өгчөөд ярмаруу буцдаг байсан. Энэ нэг яг зин хүнтэй яг тухайн үедээ сайн болцохоор холч хамаагүй явцдаг те. Авч үлдэх гээд аргаа бараад ч үлдээгүй. Нөгөө явх хүн явхад төлвөл гутлын нусан ч явдаг гэдэг үг. Тэгдэг. 21-ээс бүхий өргөө хүртэл шүн алхаж байж билээ. Одоо хамт алхсан л билгүүд те. Ганцаараа тэгэл уулзах гад алхаад явчихна гэж байх. Хамт алхаж ивэл тэг яах вэ? Энд чинь гоё юм шүү. Ирээдүгөө тэрнтэй хамт төсөөлөөд өөрийн мэдлгүй хитрхи их зүйл хийчихсэн байсан. Ээжтэй худлаа хэлчихсэн. Гэт бүх найзуудаа ампринт хийсэн. Тэг хайшин найзуудыг ч ампринт хийлгүүлээд байт юм. Хүрхий юм уу найзууд? Яаж яваалсан? Хамаг нууцаа хэлээд надтай өрхөөч гэсэн. Өрхөйг болж байгаа харамсалтай. Би нэг охин дурлаж хайртай болсон юм а. Гэхдээ тэрнийг алдаад тарин дээр өөр нэгэнтэй явсан. Тэгээд би түүнийг мартахын тулд хэдэн өдөр хэдэн сарын дур шаналж санаа бүртээ гараа зүсэж байсан. Тэгээ нэг мэтгэд цусны багталтай болсон байсан. Ямар тэний юм бэ? Дахиж битий тийм хийгэрээ. Чийл хохирно гэсэн үг хохирохгүй шүү дээ. Өөр хин нэгнийг хохирох байсан юм болов та. Бас муухай л. Түүнийхээ хүүхдийг тээх гэнэ. Өмнөөс нь шалгалт өгж байсан намайг тэр гэдэг гээд өрхөж байсан хүнийхээ нэрийг хэлээд өөрөө одоо бодохоор илгийн гинэ. Хамгийн сайн найзаасаа харилцаагаа тасалж байсан. Тэг хайртай хүмүүс чинь тэр үрж байгаа хүмүүс чинь найзаасаа холбоо таслах гэдэг юм уу? Эсвэл найзтай чинь таардахгүй гэсэн юм. Өөхөх гэж оролдох юм уу та? Тэнийг үн шүү. Олон нийтийн газар хайртай шүү гэж орилсон. Найз охиныхоо төлөө голд живж үхэнгээ алдсан. Би тэгтээ сэлж чаддаггүй. Болгоомжтой байцгаагаарай. Мөрөөдлөө хоош тавьсан. Харин төлөө хийж байгаа бас л тэнийг
мөн байна. Гадаад явцрахаа болж исэн. Дуу хийж байсан. Гэтэ хайрынхаа төлөө ингээ хайртай хүндээ зориулаад дуу шүлэг зохионо гэдэг чинь тэнийг үйлдэл биш шүү дээ. Тухайн үед ингээ үнэхээр хайрлаад онгод нуураад зохиосон гэж таараа. Ганцаараа уух. Тэнийг байна уу? Тэнийг байна. Баян өөрөө сэтгэлээ илчилдэг заншилтай амир тэнийг эмэгтэй хүүхдээ. Эмэгтэй хүн ер нь төрүүл сэтгэлээ илчилээд ингээд артай гэдгүүгээд ээж болдгоо юм шиг байлаа шүү. Нэг тэнийг бандаас болж ээжигээ уйлтал нь мохоо өгүүлчихсэн. Яаж байгаа юм бэ? Юм уу тэнийг бандаас болоод. Тэ тэнийг бандэ. Судсаа ханаа зургийг нь явуулсан. Йой. Баян бүхнээ зориулаад өхөн хатангүйс. Өөрийгөө гарангууд нь гаргаж зөвхөн түүнийг л гэсэн. Хүрээд сэвчих үү дээ. Хаа гинэ. Хүрээд сэвчих үү дээ гэж бодсон юм шин. Нэг нэнгэн хайрлсан шүү дээ. Оцсон ч тэр охин уулзаагүй би хаягдсан даа. Өөр улсаас Монголд очиж дараа нь хотоосоо орнод очиж уулзах гэж явчихсан. Тэл залуу насныхаа гал төлөөр бадамлал явчихсан биз дээ. Бүтэн 4 жил хичээлийг нь хийж өгсөн гэхдээ таагүй. Надад сайн болж байна даа л гэж бодсон. Муугай энэ тийм муухай хишиг хонжууц сэтгэлтэй юм би. Жилийн хийлгэж билээ. 7 буудлаас хар харин хүртэл эд хэсгийн хүүтнэр алхаж 2 чихээ хөлтөсөн. Малхайхан үздэггүй мүү? Гой харагдах га толгон үсгийн хот байт юм. Отоо тэгэж алхвал малхайгаа өмсөж байгаа. Тэр хүнд бүх мөнгөө зориулж өөрөө хоосорсон. Муухай би. Түүнээс зүрхтэй чад ирэхэд шүн бороонд зүрхээ дараадгүйж билээ. Хаяад явсныг нь мэдэхгүй хүлээх л байсан та. Тэгтээ ингэж зүгээр ийш тийшээ явж байгаа эсвэл ярилцаагаа таслах байгаа бол зүгээр хийлээл явчих л та. Тэ. Ботлыг нь олгойлдаг байсан. Готл олгож авах байгаа юм лээ. Зөвхөн тэрний төлөө өөрийгөө өөрчлөх гэж өөрийгөө голж цаг хугацаа бүх зүйлээ зэлсэн. Бээжингийн онгоцны буудал явсан. Уулзах явсан юм тий. Ямар их сэтгэл вэ? Надад бол тэнэлдээ зүгээр л шал сэтгэлгүй хүүд хос бугуйч авчаад 5 хоног өгөх гэж хатгалсан байдаг. Наах. Өөрийгөө өөрчлөх гэж тэр хүнд тааруулах гэж хичээсэн хамгийн тэнэг алдаа байсан. Тэрний хажууд лаг харагдахын тулд зоогийн газрууд руу орж адууны засаа хай байгаа юу гэж асууж илээ. Стил чинь тэнийг үйлдэлээ та. Тэ адууны засаагаар яах вэ? Дээрэс нь адууны засаа асуулаг харагдахаа дахин уучлж нийлэх. Очиж уулзахын тулд чихээ олон удаа хөлтөөс. Гэхдээ та нар ч одоо малгай өмсдөггүй мүү? За ерөнхийдөө бол ингэж устсан байна. Би YouTube цааш та хийн гэж бодож байгаа. Намайг дэмжээрэй. Өнөөдөр бол амар сандраад амар сэний ярьчлаа. Сэний яриад байгаа мэдээд байгаа ч гэсэн яригадаад байна. За тэгээд юуртай